Нэмэх хасагч бод хоёрын сүүлийн гэжтэй сүүлийн парт тавтай морил тэгээд айгүй хөрхөө интротой болчихсон болохоор интроо явуулаад энэ руугаа шууд орцгоё. Хэрвээ catch монголоорсон Тэмжирчин хахгүй царайгаа өөрөө хардаа захажэн бачилаа шүү нүгсэн бүхний хитнэ. Сургуулийн аялын 2 дахь өдөр бөгөөд энэ өдөр хүүхдүүд хамтдаа төлөвлөсөн газруудаараа орж аялдаг. Нишигийн Барби найз нь ерөөсөө цаг нь таарахгүй маа. Ямада та ерөөсөө таарахгүй юм. Та хоёр ч сүрхийн нэгнтэйгээ уулзах гадал газраа адилхан болоход сонгосон биш үү гэж хэлдэг. Ниши ч үгүй дээ. Зүгээр л таарч магадгүй гэсэн найдлагатай явж байгаа. Угаасаа зөндөө гой зураг дарчихсан болохоор надад тэгээд болоо. Үгүй яг хоо жоохон найдлага тавьж байсан ч гэсэн гэж хэлдэг. Найз нь ч тэгээ та хоёр нэгнээ хүлээгээд найдлага тавьж байснаас зүгээр л хоорондоо ярилцаад нэг газар уулзуул яасан гэсэн. Ниши маань сургуулаа сүрх газар түнтэй ханд байна гэвэл чадахгүй байна. Угийн чамаа ганцаараа ч үлдээмэргүй гэж хэлдэг. Нөгөө найз нь ч юу вэ? Ийм их шалтгаанаар уу гэсэн худлаа ирсэн маа л гин. Найз нь за би чамайг уучлаа. Гэхдээ өөрийнхөө жинхэнэ мэдрэмжийн нуудаг хүн бол надад таалагддаггүй гэж хэлдэг. Тэгсэн дахиад л уушлахгүй. Ямада тэр хэдийн ирсэн газарт нь хайрын чулуу байх ба энэ хайрын чулуу нь тэднийг ямар хайртай очрох талаар хэлж өгдөг гэсэн. Тэгээд нөгөө чулуугаас нөгөө чулууд нүдэн анаад яваад хурц чадах юм бол хайр нь биелдэг гэж байгаа. Тайра энэ зүйлийг бодоход л гэрийн санагдаж байхад хин хийх вдэ гэсэн Ямада би хийгээд нүдэн анаад явдаг. Найзууд нь ч хөөрхөн дэмжинэ. Яг алхаж явах үед нь ангийнхан хүүхдүүд хурж ирдэг. Тэр удаас нь хамгийн том биедээ Ямадагийн уур зогсоод бариад авдаг. Ямада жууралсан юу вэ? Тэр чулуунаас чи би 5 дахин том байхад хайр шинж гэсэн 5 дахин илүү биелэх юм биш үү гэд амийг нь хаанаа. Тэгээд яг үежсэн 7 дугаар бүлэг буюу Ямадагийн ангийнхны байсан газарт нь Ниши хүрээд ирдэг. Найз нь жаваад яриа өдөөч гэсэн Ниши маань найзуудтайгаа байна. Би лай болчих واخ гэдэг. Тэгээд тэр найз нь за чи тэгж бодож байвал надаа хамаагүй гэд нэг шахал хөнгөрөөн. Харин нөгөө талд тааны болон Сүзүки хоёрын зургийг дарах гэж ангийнх нь бөөндөө шуугчихсан байна. Тэр бүдүүн нь ч гэсэн хэрвээ найз охинтой байсан бол аялал илүү хөвгчтэй болохгүй юу гэд хайрын сөхөс авчихсан байдаг. Ямада ч шудраг бус юм миний зам цаад болчиход авчихсан байхын гэхдээ зэрэгцэн Ниши Ямадагийн ханцуунаас татдаг. Тэгээд яриа өдөх гэсэн юм а гинэ. Өөртөө яриа өдөх гэж ирсэн Нишиг харангуудаа урам авсан уу яасан нөгөө найзаасаа дахиад хүч татдаг. Сүзүки ч Нишиг харангуудаа хамтдаа зураг дарыг гээд явсан. Тайра хурж ирэнгүүтээ ямар сайхан үзмж вэ гэж хэлдэг. Тааны ч гинэт юу вэ гинэ. Энэ Тайра яг хосуудаас хашилтай байхаа. Өглөөний дарсан зургуудаа Ямада явуулгаад гүрүү чат нээчихсэн байдаг. Манайхээ зураг дарж байсан Барби найз дотор боддог байхгүй юу? Энэ Ямада одоо зураг гэдэр явуулж байсан бол хувь чадаар нь явуулчихгүй харилцах боломж авахад чинь ямар хүлдүү юм бэ гэж утсан. Гинэт Ямада Ниши рүү байгааз тээ. Хувь чадаар нь бичээд хоёрынхаа уулзъя гэж дууддаг. Найз нь яв надаа угаасаа хийх ажил байгаа гэж шууд өөрөөсөө хөөдөг. Ниши Ямадагийн байгаа газар руу очих гэснээ нуугдаад байж исэн Ямада руу дахиад нэг хэдэн хүүхэд очдог. Тиймдээ намайг ганцаараа ингэ дуудана гэж юу байх вэ гэсэн нөгөө хоёр найз нь явдаг. Тэгээд яг очих гэсэн дахиад нэг хүн хүрээд ирдэг. Ниши Ямадагийн үйлчлэгийг харангуудаа ингэ бодсон чинь Ямада охтуудтай их найзлах юм ба. Арай надад гаргаад байсан тэр үйлчлүүд нь ч гэсэн зүгээр л өөрийнх нь хувьд ингэ үйлдэл байвал яах вэ гэж боддог. Яг хэтрүүлээ бодоод үзсэн Ямада ирсэн бол сайн уу гэд мэдлэхгүй дээ гэд олоод ирдэг. Ямада ч Нишиг хүмүүс нүдэнд баймирг байгаа мó гэж асуудаг. Ниши ичээд юм хэлэхгүй байсан. Ингээд бодсон би ч гэсэн хүмүүст одоохондоо харагдмаар байна гэд Нишиг дагуулад хоёулахнаа өөр тийш явдаг. Ямада ч Нишиг өглөөжөнгөө болсон таарсан бүх зүйлээ ярьж өгдөг. Тэгсэн Тайрагаас сэдвүүлэнгийнхаа усан дор хийж боллоо гэд энэ хоёрч буцах зам руу ордог. Тэгсэн өнөөх Ямада чин сургуулийн аялын дараа хоёулахнаа өөр тийш аялах уу гэж хэлдэг. Тэгээд айхтар улаадсан өрөө рүүгээ гүйж байснаа Ямадагийн мэдрэмжийг юусоо ойлгохгүй болчихлоо. Яагаад би юм болоо? Аль нь үний юм болоо гэж бодож байснаа. За би угаасаа өөрийнхөө мэдрэмжээс сухаж чадахгүй болчих. Би Ямадаг хүнд хайртай болчихсон байна гэд өөрийнхөө хайртай болсноо анзаарчихдаг. Тайра дунд сургуульд байхдаа үнэхээр зугааланд явахыг хүсдэггүй байсан. Гэртээ л чваар ингэж боддог байсан ч анхлах ангид орсныхаа дараа чинь зугаалах нь үнэхээр хөвгөлтэй байж л дээ. Найзтайгаа хамт өнгөрүүлсэн бүхэн нь үнэхээр хөвгөлтэй байсан бололтой. Тайра энийгээ л лээдэг. Сургуулийн аялын 3 дахь өдөр буюу ангиараа хийх үйл ажиллагаа. Бөөндөө явж байсан энэ дуракан зарим гэдбэрэн гэж хэлдэг. Тайра ямар дураараа юм бэ гэсэн багш нь шууд зөвшөөрчихнөө. Ер нь бусад ангиудчдээр манай айдын ангич тэр төлөвлөгөөнөөсөө ирдуусчихсан болохоор бүгдд нь автобус буцахаас өмнөх чөлөө цаг олгодог. Тайра ангийнхныгаа хамт баярлаад байж исэн азуг харангуудаа бие барьдаг. Тэр чин азуутай хамт дунд ангид байсан болохоор
өөрийгөө өөрчлөгдөж байгааг анзарч байгаадсан Азуугийн хажууд цаанаа л нэг дарамт мэдрээд байгаа гэж. Тэгээд манай хэд бөөндөө буг хооллох гээд бугыг хоол авах гэсэн таны энэ дотроо 10 ширхэг дэмэр хоёулаа дундаа хуваах уу гэдэг. Үүнийг сонсон Тайра арай штэ гэсэн ямада тэгвэл чи надтай хуваах уу гэд энэ хоёр хуваалцахаар болдог. Эдгээр ингээд бугыг хооллох гээд ицсэн буг бүр аль хэдийн дасчихсан хоолоо авах га ширтээл байдаг. Нөгөөд чи бүр шоконд орчихсон юу хоол өгөх мантай бүгдээрээ айгаад холтооч гэгээд хөөгөөд эхэлдэг. Азууч шолоо Сүзүки хүртэл энэ гарыг харалтаа гэд гомдолдог. Тайра бүр бугтууд үнэхээр алдартай маа хоолн дуусчихсан байхад л дайраад байдаг. Манай хэд чоолсон хүү инээхэ болоо туслалдаа л гин. Тэгээд Азууг инээж байгааг харснаа юу вэ өөрчлөгдчихсэн юм уу да гэж боддог. Мэдээж автобусын дотор хөтлөгч яахгүй бол юу гэж ангийн аялал болох вэ? Сүзүки Ямада хоёр маань урд нь гараад ангийнхнаа хөгжөөж өгнө. Харин тааны болохоор автобусын дотор нь мухаараа сууж байдаг. Тэгээд байжсэн Тайраг Азуу дууддаг. Нөгөө голд нь сууж исэн Ямада таны Сүзүки байхгүй болсон болохоор хажуудаа суулгаад амттай хуваахын л гин. Энэ нь дотроо шагналтай маа идэд үзгээд амар гашуун чихэр өгдөг. Ямар гашуун юм бэ гэсэн. Үнэхээр сул хариу үйлдэл үзүүлэх юм аа гэж хэлдэг заяа. Тайраач юу вэ? Ямар хариу үйлдэл үзүүлэх гэж хүссэн гэдэг. Тэгээд тэр цаанаас нь Сүзүки болон Ямада хоёр асуулт асуудаг ба Азууч амар итгэлтэйгээр хариу өгдөг. Даанч тэр нь буруу байдаг. Азууч хариултыг сонсонгуудаа яагаад пингвин гэж хачи юм да чи пингвин гэж үтж чадах уу гэд Тайрагаас асуудаг. Тайраач Азуу анхнаас ийм байсан билүү гэж бас л гайхна. Та нэгийг би нилээ муу байгаа болтой гарч ирсэн Ямада юу вэ өнөө орой хоол чинь мах штий мах төсөөлөд үзтээ гэд та нэгийн отрыг бүр мухаар уулцдаг. Тэгээ таны Сүзүкитэй хамт гадаа хэсэг суухаар болно. Гадаа үлдсэн хоёр дуух цайн дууссан байгааг нь анзаарсан Тайра ороод кола авдаг. Махны өмнө кола авах гэж байгаа мó гэд Азуугийнт гарч ирсэн Тайра зочсондоо амар унцдаг. Тайраш зүгээр интернетээс өвцөн хүнд кола сайн гэдгийг сонссон гэдгээ хэлтэл манай Азуу бүр ямар өгөөмөр юм бэ гэд бараг шүтээд байгаа мó хаашаа. Таныгийн биеийн гайгүй болсныг сонссон Сүзүки угаасаа маргааш хэлэлт байгаа юмчин эртхэн амрыг гэд орох гэсэн таны хамжуунаас нь байрангуудаа хоёлаа дахиад жоохон суучихъя гэдэг. Үүнийг сонссон Сүзүки бүр улаагаад тэр цаана кола өгөхөд байж исэн нөгөө хоёр ч гэсэн инээдээ барьж чадсан цогтдаг. Азуу бүр инээдэд барьж чаддаггүй Тайраач түүн санаа зовсонтой харамсчлаа гэж хэлнэ. Азууч яах вэ? Залуунаасаа мэдрээ сайхан л байна штэ гэсэн. Хадаалаа сайхан биш бэ. Энэ кологоо өөрөө уулаа гэж задлсан чинь нөгөөх нь гингүүдээ асгараад хамаг хувцсыг нь бохирдуулчихдаг. Азууч Тайрагийн үйлчлэг харангуудаа ёо инээд хүрээд хүүхний бучин чангарчлаа гэж ээжсэн Тайра хүн шолхоо болд гэд харж ийснаа. Чи одоо л нэг ангийн хөхөд чиг санагдаж байна гэж хэлдэг заяо. Үүнийг сонсоо Азууч юу вэ? Би мэдээч штэ. Хоёлаа байнга ярилцдаг. Дээрээс нь өмнө жилчсэн хамт нэг ангид байсан мэт гэж хэлдэг за. Тайра чи мэдэн л дээ. Гэхдээ би нөгөө би чамаа жоохон өөрчлөгдсөн гэж хэлхийгэл хүссэн юм гэж хэлээд энэ хоёр амар чимээгүй хэрнээ хачин яриагаа тусгадаг. За ингээ сургуулийн аяллаа сүүлийн өдөр болж манай хэд чөлөө цагаа авахар боллоо. Чөлөө цагийн хан таны угаасаа найз охинтойгоо зугаалахын мэдсэн Тайра юу вэ? Жийш явж яах нь найз охинтойгоо яв гэж шууд хөөжөгдөг. Сүзүкигийн найзууд сайхан болцоорой хэрвээ бид нэр дандаа чамайг харах юм бол хараагүй шиг зүхтнаа л гэж хэлдэг. Ихэнх хосууд парк дээр муудалцдаг тиймээс болгоомжтой байгаарай гэдэг заяа. Азууч хэрвээ жолоодж байхдаа юм уу очор дунд уурлаад байх юм бол тэр хүн төрөлхийн л ууртай хүн гэсэн тиймээс болгоомжтой байгаарай заяа гэд нэлийн олын загч байгаад Сүзүкиг болцоонд нь явуулнаа. Тэгээд явжсэн Сүзүки маань өөрийнхөө дуртай дүүрийн попкорнтой зүхийг олж хараад авдаг. Тэгэнгүүтээ үнэхээр хөөрхөн байгаа биз гэж асуусан. Таны лав хөөрхөн харагдахгүй байгаа бололтой нэг тийм харагдаж байна гэж хэлээд манай хоёр ойр хаваа сонирхохоор явдаг. Толгойн гоёлын хэсэг рүү очиод таны нэг имийг амар ширтээдэг. Сүзүкич таны хүнийг ийм зүйл сонгоно гэж бодсонгүй гэсэн яг үнэндээ Сүзүки зориулж сонгосон байдаг. Сүзүкич баярлаа таны сонгох гэсэн таны би өмсөхгүй л гин. Үүнийг сонсон Сүзүки ойрхон байлаа шүү. Би дахиад л өөрийнхөө зүтгэх гэж байна гэд бодож байснаа. Уг нь бусад хосууд шиг адилхан хос малгай зүгээд явахыг хүссэн юмсан. Тааш тэр тийм төрлийн тай биш бололтой гэж бодож исэн. Таны хүн дуудангуудаа хоёлаа чиний наад дуртай дөрөс чин хос зүйл тавья гэд хоёлаа нэг ширхгийг аваа зүүдэг. Саяагаад малгай өмсөхгүй юм бэ гэсэн ууг нь чамд гоё яригдана л та. Гэхдээ би өмсвөл хачаа яригдахгүй юу гэж шилдэг. Сүзүки маань ийм газар л хэдүүлээ хачаа ажиллахгүй бол хөөр хаана ажиллаж чадах вүлээ дээ гинэ. Чи бараг өмсөхгүйтэй харамсандаа л гин. Гэхдээ зүгээрээ өөрийгөө хүчлэх хэрэггүйгээд инээсэн таны ч дагаад инээ. Сүзүки ч нөгөө цонхносээ попкорн өгсөн таны нөгөө хүүхэлтийн цаанаасаа л нэг хөөр харагдаад байгаа бололтой.
толгойг нийлдэг. Гэхдээ харах тусам болмол хөөрхөн болоод ингэндээ. Тэгээд энэ хоёр маань нэг хөөрхөн ямар ч хэрүүл уралгүй нэг сайхан зугаалаад өдийг өнгөрөөдөг. Сүзүки таны тандан өнөөдөр манай найзууд очер дарааллаас болоод хүмүүс юу нэг муудалцдаг гэсэн. Гэхдээ өнөөдөр хоёулаа үнэхэр зугаатай байлаа тийм ээ гэж хэлдэг. Тааны чинээгээд одоо дахиад очрлыг гэсэн ч цаг байхгүй бололтой нөгөө өдрөөгөө босцгаая гэж хэлдэг. Азууд Сүзүки рүү өнөөдрийнхөө зургуудыг шидээд манайхэд нөгөө өдрөөгөө явахар болдог. Яг явах гэж байсан таны хүн маань Сүзүкийг нэрээр нь дуудаад гараас нь барингуудаа хоёулаа хамтдаа жоохон тойроо замаар явъя л да гэж хэлдэг заяо. Сүзүки ч таныг нэрээр нь дуудангуудаа чи намайг алах гэж оролдоод байгаа юм уу? Өчтөрч тэр, ер нь өмнө нь ч тэр гинэт тогтсон үйлдэл гаргаад байх юм гэж хэлдэг. Таны ч өөрөө үүнийг анзаараад яагаад ингэж өөрчлөлт байгаагаа ойлгодоггүй ч улам хачин болж байгаа бололтой гэд энийгээд байдаг. Нөгөө талд амтны үрэлэнгийн нохойнод оргоцсон юм шиг л бөөндө зогсож идэг. Харин тэр цанаас таны таяраг ширтээл байдаг. Тэгснээ таяра гээд реакшн гаргасан чинь ягаад ганцхан надад ийм хариу үйлдэл үзүүлж байгаа юм гээд бас уурлнаа. Ямада 6 даруулыгээ суусан Сүзүки таныгаас өнөөдөр малгайн өвсөгүүдийг харамсаж гинөө гэж асуудаг. Таны ч үгүй гэсэн мөртлөө за жаах л харамсаж ин гэж хэлээд манайхэд бөөндөө 6 даруулна. Сургуулийн аялал дуусч манай хэдийн энгийн нэг өдөр эхэлдэг. Гэхдээ Сүзүкигийн хувьд бол танитай нэлээд ойрцсон юм шиг санагдаад очсон таны өдөөс нь Сүзүки сан гэж дууддаг. Сүзүки гэдгийг сонссон Сүзүки маань нэлийн гоо сонио зүгээр л миу гэж дуудаж байснаа одоо болохоор Сүзүки юу гэд хэлсэн таны маа сандардаг. Гэхдээ яг өндөө Сүзүки гэсэн орж ирэхдээ таны гэд өөрийнх нь овгоор нь дуудсан болохоор чи ч гэсэн тэгсэн бистэй гэсэн за яг сургууль дээр хамчих хоёрхнаа овгоороо дуудцъя л гин. Сүзүки байдгаараа ийм тийм гээл хөтлөгчигээ явж байсан тэр цаана Сатог ямар сайхан бичгтэй юм бэ гэсэн өдөөс нь Набо тийм байгаа биз гэд бахархаад идэг. Таярач чи яхаар бахархдیں гэсэн Азуу дахиад чоолно. Үүнийг нь анзаарсан Сүзүки Азуугийн нэг тийм гаргадаг байсан сүрэг энерги надлаг болчихсон юм уу да гэж боддог. Сүзүкигийн анзаарснаар бол таны түүний ч гэсэн харилцаа нэлийн сайжирсан ангийнхантайгаа нэлийн ярилцдаг болсон байдаг. Нөгөө хоёр найз нь таныгаас даруулсан зураг авах юм уу гэсэн үнийг сонсон Сүзүки маань нэг хөрхөнүүдээрээ харж байгаад таны түүний зургуудыг олоод харнаа. Сургуулийн аяллаараа нэг хүрээнд байсан болохоор бүгдээрээ хачин бооз аваад нэлээд олон зураг дараалсан байдаг. Манайхээ зугаалгаараа авсан зургуудаасаа алийг худалдаж аваад угаалгах вэ гэж шийдэж чаддаггүй. Ямадагийн найзуулах нөгөө Капачон өмнө жилийн зугаалганд явсан өөрийнхөө зургийг биш дандаа байгалийн зураг угаалгаж байгаад гэр бүлдээ нэлийн загвуулжсэн гэдэг. Үүнийг сонссон Таярач гэсэн өмнөх өөрийгөө бодноо. Сүзүки ч та сонгож л угаасаа надад тийм олон зураг байхгүй юм чинь гэсэн. Сато юу вэ? Чиний зөндөө зураг байгаа штэ гэд гачин гарсан зургийг нь харуулдаг. Өнөөх Ниши сан чин найзтайгаа хамт манай хэдийн ангийн хажуугаар өнгөрдөг. Ямадаач Нишиг анзаарангуудаа нэг хөрхэн даллаад өнгөрнөө. Та гэж санаж байгаа бол Нишитэй хамт Ямадаа сургуулийн аялын дараа боцохоор болсон шүү дээ. Ниши ч тэр өдөртөө ямар хувц өмсгөө сайн мэддэггүй. Барьж авсан тэр хувцсыг нэг өдөр өмссөн байхад нь ээж нь харангуудаа чи ингэж гангалаад хайлтж байгаа гэж хэлснээс хойш өмсөхөд нэг л хачин болчихсон л гин. Та нар Нишигийн найзыг мэдэн штэ. Бусдын санал бодол надад хамаагүй. Би өөрийнхөө л байна гэдэг найз. Тэр найзынхаа хэлсэн үгээр шууд өмсгөр болно. Нэмээд баахан гоёл зүхэр шийддэг. Маргаашинч болж Ниши маань баахан гоёлоо зүчгээд ээж авдаа харагдахгүйгээр гараад ирдэг. Түүний өмсөх хувцууд нь нэг нэгэндээ зогсохгүй байгаа ч гэсэн бүгдээ тус тусдаа хөөрхөн санагдаад авсан гэдэг. Товсон цагаасаа эрт ирчихсэн болохоор хүлээж авахдаа ерөөсө бүтэхгүй мэн гэ бүх гоёлоо тайлаа цөхрөөгөө хийчихдэг. Яг тэр үед нь Ямада би ирчихлээ хаана байна гэж асуудаг. Нишиж би ч гэсэн ирчихсэн. Урсдаг шатны хажуу хонгостон зогсож ингээд хэлдэг. Чатаар ойлголцдгүй Ямада ч шууд залгангуудаа Нишиг олж харчаад алдаг. Ниши ерөөсөө олж хардаггүй. Ямада ч өөрийг нь олж харсангүйгээд гүгөөд очисон чинь нөгөөх нь цочоод орилжчихдаг. Ямада шууд чи санараад байгаа мó гэж асууцдаг заяо. Тэгээ Нишиж тийм ээ гэжсэн чи нэрэн гэсэн тэнгиж хэлсэн өө гэж наалдаж малдаад энэ хоёр нилээн жоохтой. Ниши хүртэл Ямадагийн өснөцөлд нь нилээн өөр байгааг анзаардаг. Ямада энэ өснөцөлтөд гарах гэж нилээн хичээсэн байдаг. Энэ хоёр маань сургуулийн хүүхдүүдээс нилээн зайтай болцохыг хүссэн болохоор хятад хорооллыг сонгоод тэр дундаа алхаа явж идэг. Нишигийн хувьд сургуулиас өөр орчин, сургуулийн дөрөв товцсгүй өөр хувцастай алхах нь нилээн шинэлэг санагдана. Ямадаш Нишигээс өсөж байна уу гэж асуусан. Ниши тийм ээ өсөж байна гэд энэ хоёр маань бууз итгэхэр болдог. Алхаж байхдаа, идэж байхдаа Ямада яриад байдаг. Ниши харин сонсоол байдаг. Энд тэнд очирлоод нилээн хоол иддэг. Ямада ч өөрийнхөө найзуудын тухай яриад байсан болохоор Ниши бүгднгийнхаа нэр царайг нь тогтоож өгдөг. Эцэст нь Ямада өөрийгөө ганцаараа яриад байгааг ойлгодог. Тэгээд Ниши санаассан Ниши түрүүний яриануудаас ойлгоогүй Ямада нэг бүрчлэн асуугаад утгыг нь ойлгох бүрдээ инээгээд байдаг. Үүнийг нь анзаарсан Ямадаач чи үнэхээр удаан ойлгох юм аа л гин.
Хоёулаа бараг нар жаргахтал ярилцаад өдрийг сайхан өнгөрүүлдэг. Тэгээ 6 дараад нөгөө хоёр маань буцаж явж байхдаа Ниши маань тэр ч гэсэн надтай адилхан мэдэрдэг ч болоосэйгээ босч исэн Ямада гараас нь бариад нааша хүрээдэргээ дагуулад явдаг. Хөдлөгдсөн тэр чигээрээ шөнийн үзмжийг харах гад ирсэн Ямада нэг юм хараад амар зочирддаг. Тэр цаана нь тааны болон Сүзүки хоёр болзоод явж ивэл яах вэ? Зүгээр суугаалаагүй нэгнээ хөдөлцөө явжсэн манай хоёр сандарсандаа нэгнээсээ зугатаад хамаг юм авнагана. Хоёул метрондоо суучгаад амьсгаагаа дарж исэн Ямада чи замдаа өөнийг унгаачихсан. Чанд байсан бол яагаад зүгээгүй юм бэ? Нэгэд байгаа юм чи зүүчих. Энэ хөөрхөн юм байна гэ зөөж өгөхдөө үсийг нь бүр будаа болгоод хайчихдаг. Тэгснээ харс толгорчлаа. Чамтай харс толгорох үнэхэр хэцүү маа гэж хэлдэг. Нишиж энэ миний чолконд биш занч нарт байгаамаа ууслаарэ. Одооноос би чамтай харс толгорохын тул хичээнэ гэж хэлдэгч тэгж хэлэхдээ хүртэл нүдэ анчихсан байдаг за. Тэгээд Ямада ямар ч тааж өнөөдрөөс эхлээд хоёулаа хаяаж гисэн хамт гарч орцгоё гэж хэлдэг. Хоёулахнаа энэ хоёрыг зугатахаас өмнө за бүр энэ хоёрыг бүр болцож эхлэхээс өмнө манай тааны болон Сүзүки хоёр хятад хороолол болцоод явж исэн юм байна лээ. Сүзүки сургуулийнхнаасаа хол нэлийн зайтай байгаа. Дээрээс нь тааныг гаргасан зан удах юм бол өнөөдөр жоох эргэлээд авъя гэд наалддаг. Тэгээд хоолуун эргүүлээд явж байхдаа нөгөө хоёрыг болж байгааг нь харчихсан юм байна лээ. Тэгээд тааныг юуч тайлбарлахгүй гинт зугатаад эхэлдэг. Ямадаг бодоод, Нишиг бодоод энэ хоёр болцож байгаа юм бах та гэд гинэт хариу үйлдэлүүд байдаг. Юу болж байгааг нь мэдэхгүй тааны хүнд нэлийн хэцүү байгаа бололтой. Тааны Сүзүкиг саяных шиг эрхлэхгүй байгаад нь жоохон гонсойдог. Тэгээд нар жаргахтал тоглоод үд өнгөрж явахдаа саяны газартаа зогсож исэн юм байлээ. Яг л кинон нэрэг шиг болцсондоо үнэхээр сэтгэл хангалуун байгаагаа хэлээд бодож байхдаа Ямада ч гэсэн ийш ирэх явах та гэж бодож байх. Яг тэр үед нь ардан зогсож байж таард юм да. Сүзүки ардан байсан нөгөө хоёрыг зугатсныг анзаараагүй ч ямар ч тааш таныг зааснаар энэ хоёр парк явахар болдог. Хоёул алсыг харагчид сунгуудаа нэлийн дотн ярилцаад сүүлдээ бүр хамт суухаар болдог. Тэгээл хамт суугаад урагшаарсан чинь нэг аав хоёр хүүхэд бүр амар ширтээд өгдөг заяо. Гэхдээ ямар Сүзүки тамаа байгаа биш дурсамж болгоё гэд зураг дардаг. Сүзүки эднэр гэртээ ярьж явах замдаа шинэ жилийн уурамсгал ороод гоё байна шүү гэд дуу шуутай харж исэн. Улаан гэрэл часаад манайх хоёр зогсож байхдаа бас нэг хөрхөр романтик цаг хугацаа өнгөрөөчгөөд нэгнээ үнсэх гэж байсан машин гараад ирдэг. Манайх хоёр сандраад хоёр тийшээс хасан нөгөө машин бүр хэний машин байсан гэж Сүзүкигийн аав ээжийнхэн сууж исэн машин байвал яах вэ? Хоёр гим хийсэн хүн машинд нь сунгуудаа чимээг өхөн гэртээ харьцааж байгаа юм да. Сүзүки маргааш нь азууд үнэхээр сайхан болзоо болсон гэдгийг хэлдэг. Дээрээс нь Ниши хүртэл Ямадагийн гоё гэж хэлсэн зүйлтийг зүүчихсэн байдаг. Ямадаш найзуудаа хятад хороолол орсон гэдгийг хэлсэн. Таны юу вэ? Тэр бас хятад орол орсон бах та гэд гайхдаг. Таяр хүртэл хинтэй хамт орсон болоо. Үгүй би асуухгүй л гин. Тэгээд хичээлэн тараад Ямада болон Сүзүки хоёр гэрлүүгээ харж исэн замд нь таарсан ундааны машин дотор дулаан ундаа зарж идэг. Сүзүки болж ид болгон энэ өдрийг л хүлээдэг гин. Тэгээд сэгсрээ дуудаг хгүй юу? Тэгээд алим гаргаад Мию эсвэл Мию чан гэд эргэлзээ тавиул зүгээр л Мию гэд дуудаж чаарэ гэж хэлдэг. Яагаад гинэ тэгсэн бол гэсэн Юске көнийг ичээхийн тулд л гин. Тааны би ичгүүгээр Мию гэж дуудаж чадна гэж бодсноо амар сериусны царай гаргаад Мию гэж дууддаг. Сүзүки болон тааны хоёр инээхгүй инээдэг барьж исэн. Сүзүки амар тэнэг царай гаргаад тааны инээгээд л ундаг заяо. Сүзүкиш дахиад шин зүйл нэмэгдчихлээ гэд инээснэ. За угаасаа би өсгсөн юм чин гэд боддог за. Тааны ч юу өсгсөн гэд манай энэ сизон дуусж гин. 2 дахь бүлэг гарахаар нь админ шууд ярьж өгнө заяо.